Hey, what's up guys? Chita King та бүхэнтэйгээ мэдчилж байна. Өнөөдөр би та бүхэндээ миний анхны бичлэг буюу алуурч хүүхдийн тухай бичлэгийн 2 дугаар хэсэг болох нэгэн цуутай насан туршаагүй гэмт хэрэгтний талаар үргэлжлэхээр шийдлээ. Түүний нэрийг Graham Young гэдэг байсан. Тэрээр 1947 онд Англид төрсөн ба түүнийг 3 сартай байхад нь ээж нь нас барсан. Тэрнээс хойш аавын гар дээр өссөн ба түүнийг 2 настай байхад нь аав нь дахин гэр бүл зохиосон. Young-ийн хүүхэд байхын бусдаас ялгаатай нэг зүйл нь түүний шүтээнүүд нь түүний хайрлж хүндэлж явдаг хүмүүс нь цуврал алуурч эсвэл гаж донтонгууд эсвэл гаж зохион бүтээгч нар ямар нэгэн сэтгхэн өөрчлөлттэй хүмүүсийг дэмждэг байсан. Тэр дундаас онцгойлох юм бол Adolf Hitler түүний хамгийн хүнддэг шүтээнээс. Тэрээр Хитлерийн харгас дарангуйлыг нь биширч бүр атаархдаг байсан. Тэрээр хүүхэд байхасаа хорт бодис найруулах хоббитой байсан. Хорыг янз бүрийн агаар гарган авч төрөл бүрээр найруулж үзээд энэ нь хүмүүст хэрхэн нөлөөлөхийг мэдэж авахыг хүсдэг байсан. Нэгэн өдөр химийн ухааны хичээл дээр нэгэн найрлага бүхий эм гаргахыг заасан ба тухайн эмийг хийж ирэх даалгавар хүүхдүүд өгсөн. Үүнийг далимдуулан эмийн сангаас антимони тартратарыг гэх эмийг авсан ба тус эмийг биенээсээ үргэлж салгадгүй авч явдаг гэсэн. Хамгийн цочирдмор зүйл нь тэрээр 14 настай байхаас анхны хороо зохион бүтээсэн. Ахлах сургуульд орохдоо бүрэн хэмжээний хор гаргаж авч чадсан. Гэвч түүнд нөгөө л туршилтын байх хэрэгтэйсэн. Хэнийг сонгох вэ? Хэн дээр туршилтаа их вэ? Үр дүнг нь хэрхэн мэдж авах вэ гэдэг бодол миний тархинд үргэлжсэн байна. Ингэж бодсоор өөрийнхөө найзууд эсвэл гэр бүлийнхэндээ хийх нь зүйтэй юм байна. Эхний ээлжинд өөрийнхөө ангийнхаа сурагчдын өдрийн хоолнд нь баг багаар цацаж үтсэн байна. Хүүхэд тус бүрийн өдрийн хоолнд өөр хэмжээтэй хийж тухайн хүүхдэд ямар зөвөр илэрч байгааг тэмдэглэж авдаг. Энэнд бүр дамжирсаар дараа нь гэр бүлийн гишүүдтэй өгсөн. Хамгийн түрүүнд зөвөр илэрсэн хүн түүний аав нь байсан. Энэ мэт гэр бүлийн гишүүдтэй өгч явсаар сүүлд түүний ээж нь 1962 онд ээж нь хэсэл хойд ээж нь 1962 онд тус хорны үүдэлтэйгээр нас орсон баг. Тэгээ энэ хүртэл түүнийг гэж хинч гадарлаагүй байсан. Гэхдээ түүнийг сэжүүр олдсон эхний шалтгаан нь тэр химийн ухааны хичээлдээ маш их дуртай байсан. Гэхдээ дуртайгийнхаа яриад багшаасаа үргэлж сонин асуултуудыг тавьдаг байсан. Жишээ нь хичээл дундуур үргэлжилж явах хугацаанд хор туршиж үзье, хор хийж үзье гэх хүсэлтэй. Эсвэл хор хийхийг зааж өгөөч гэсэн хүсэлтэй тавьдаг байсан. Энэ нь тухайн химийн багшд нь нэлээд сэжиг бүхий санагдсан. Тийм учраас багш нь Young-ийн хувийн шургуулгыг нь нээж үцхээр шийдсэн. Нээсний үр дүнд багш нь олж харсан зүйлдээ ч итгээгүй. Түүний шүүгэнд ямар хорыг хаанаас авсан, хүн хэнд хэдэн миллиграмм өгснөөс хойш тэр хүний бие хэрхэн зовоорлож байгааг нарийн тодорхой бичсэн тэмдэглэл болсон юм. Үүнийг харсан багш энэ даруйд цагдаа мэдүүлэг авч ирсэн. Мэдүүлэг авах явцад түүний химийн талаарх мэдлэг асар өндөр түвшинд байгааг цагдаа нар мэдсэн байна. Тэгээд чи энэ талаар ингэж яаж мэдсэн юм бэ? Яаж ийм их мэдлэгтэй болсон бэ гэдээ асуухад өөрийнхөө сургуулийнхаа номын санд байдаг химийн холбогдлолтой бүх номнуудыг уншиж дууссан. Ингээд шалгагдаж дууссаны эцэст түүнийг 20 хайл оноосон ба хоригдох хугацаанд тэрээр амиа орлох гэж зарцсан.
Энэ нь түүний өөрийн хийсэн хэрэгтэй гэмсэндээ биш. Эсвэргээрээ би дахиж хор хийж чадахгүй болсондоо гутарсан учраас амиа орлохыг завцсан гэдэг хариулт өгсөн. Түүгээс нь бүх насаар нь хорих халаанаас. Гэтэ энэс зүхтах нэг арга байсан. Тэр нь юу вэ гэхээр сэтгэхүйн догдолтой гэдэг шалтгаанаар эмнэлэгт хоригдож байна. Энэ нь түүний хувьд бараг сохорсон биш завшиг болж ирсэн. Учир нь эмнэлэг нь өөрөө им болон янз бүрийн химийн бодисоор ариун байдаг. Мөн эмнэлэгт түүний гэр бүл бол найз нөхөд огт байхгүй. Энд зөвхөн мөн өөртөө адилхан хоригдож байгаа хүмүүс эсвэл өөрт нь им өгөх гэсэн эмч эсвэл сувилагчуд. Нууцаар химийн бодисуудыг нь хулгайлж авч сувилагч болон бусад өвчтнүүдэд найруулан хороо туршсаар байсан. Тухайн хоронд нь хордоо тэр дороо нас орсон ч хүн байсан гэдэг. Гэвч олон жилийн турш түүнийг хор өгчээсэн гэдгийг хэн ч мэдээгүй бөгөөд ингэж явсаар 23 наснда шоронгоос гарсан. Шорон гэхээс илүү эмнэлгээс. 23 наснда гараад охин дүүтэйгээ хамт амьдардаг болсон байгаа. Хойд ихэсэн төрсөн охин дүүтэйгээ. Тэгээд тэрээр муу ажилтж орсон. Нэгсэндээ энгийн амьдралаар амьдарч болохоор болсон. Гэвч сурсан занг сураар боож болдоггүй гэдэгтэй адил өөрийнхөө ажлынхаа хүмүүстэй хүртэл хор өгч эхэлсэн. Нийт түүний ажлын газрын 70 орчим ажилтан байдаг байсан боловч бүгдээрээ ямар нэгэн маягаар хямарч зөөвөрлөж бүтэр дундаа 2 ч ажилтан нас орсон байсан. Түүний ажлын газрынхан түүний авчирч өгсөн цайг л уухаар зөөвөрлөд байгаагаа мэдцгээсэн болохоор түүний цагдаа шалгаж өгөөч гэсэн цагдаа төсөлт тавьсан. Ийхүү цагдаа нар дахин мөрдлөг явуулж шалгасны үр дүнд түүнийх буруутайг нотолсон. Тэгээ түүнээс мэдүүлэг авч явах үед түүний хэлсэн хамгийн зөв үг нь та нар харж байгаа үсттэй энэ орчлонд над шиг хор хийдэг хүн байхгүй. Би өөрийгөө батлалаа. Би бол агуу хор бүтээгч их үгнүүдийг хэлж байсан. Ингэснээр түүнийг дахин хорж тэрээр бүх насаараа хорих шийтгэл авч хоригдож байгаад 43 наснда шоронд өвчний улмаас нас орсон. За өнөөдрийн сэдв маань энэ үрээ дуслаа. Дараагийн сэдвээр дахин уулзлаа. Түр баяртай.